7 настай бүжин лам охинд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг өнгөрөгч 4-р сарын 23-ны өдөр хийсэн тэгвэл бүжин лам охин эрүүл сарвал болоод өчигдөр эмнэлгээс гарлаа. Бүжин лам охин нь элэгний хатуурл гэсэн оншоор элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болж охины ээж донор болохоор улсын 1-р төв эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байсан билээ. 30 цаг үргэлжилсэн ээжээс нь охинд элэг шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай хийгдэж, мэс заслын дараах эмчилгээ амжилттай болж өчигдөр охин эмнэлгээс гарлаа. Гэхдээ яг миний тал дээр бол одоо нэг тийм зөөр энэ төрөйг тахам бол байхгүй. Зүгээр дажгүй байгаа. Угаасаа анханасаа хагалгааны дараанаас эхлээл ямар ч зөөр мэдрүүлэхгүй ерөөсөө байнгын өвчин намдах юмыг бол байнга хийжсэн болохоор нэг өвдөлт бол мэдрээгүй. Энэ удаагийн мэс засал нь ээжээс нь охинд элэг шилжүүлэн суулгах ховор хагалгаа байсан. Хагалгааны багт нийт 68 хүн багтсан байна. Тэгвэл өчигдөр эрүүл мэндийн салбарын холбогдох мэрэгжилтнүүд охиныг эмнэлгээс гарч байгаад баяр хүргэж цаашдын гам дэглэмээ сайн барихыг хүссэн байна. Мөн энэхүү мэс заслын дараах их хүүхдийн эрүүл мэндийн байдал хэвэн байгаа юм байна. Охины ээж хэлэхдээ хагалгаанд орохын өмнө айж байсан. Гэхдээ эмч нарынхаа ачаар 9 минут эрүүл сарваллаад гэр бүлийнхэнтэйгээ хамт зогсож байгаадаа маш их баяртай байна. Эмч нартай болон эрүүл мэндийн сайдад баярлсан талархснаа илэрхийлж туслаж дэмжсэн Монголын нийт ард түмэнд талархснаа илэрхийлье гэсэн юм а. Өвдөхгүй байгаа. Юу ч өвдөхгүй байгаа. Хагалгааны дараа л жоох өвдөс. Би нэг тэгээд гадаагаас тоглох болоод гэртэл байгаа л. Дүүн дараал. Хар гэрийн одоо сэтгэл санаа бол маш их тийм итгэж найдсан байсан болохоор одоо ард түмэн маань тусалсан. Тэр хүмүүсийн маань одоо нэг туссан дэмжлэгээр л одоо бүх юм сайхан болж байна гэж бодож байна. Бидний одоо 7 жил одоо нэг хамгийн том ажил, урдаа ажил болгож явж ирсэн юм одоо яг өнөөдөр ингээ хийж ард нь гарч байж байгаа үнэхээр их сайхан байна. Энэхүү хагалгааг улсын 1-р төв эмнэлэг, их хүүхдийн эрүүл мэндийн төв, бүгд найрамдах Солонгос улсын асан ангаах ухааны төв хамтран хийсэн юм а. Түүнчлэн энэхүү хагалгаа нь манай улсын элэг шилжүүлэн суулгах 34 дахь хагалгаа байсан бөгөөд хүүхдэд хийсэн 3 дахь хагалгаа юм байна. Өнөөдөр олон улсын музейн өдөр тохиож байна. Төв соёлын ховор дурсгалыг хадгалсан улсын өмчийн 40 орчим музейтэй манай улсын хувьд ховор дурсгалыг гэмтээхүйг хэвээр нь хадгалах асуудал чухлаар тавигдаж байгаа юм а. Олон улсын музей өдрөөр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа музей удирдлагууд эрдэм шинжилгээний ажилтнууд нэгдэж салбарынхаа тулгымцсан асуудлыг хэлэлцэж цаашдын хөгжлийн гарцыг тодорхойлж байна. Музей бол тухайн улсын түүхэн эдрээтэй үйл явц, амжилт бүтээл, алдаа оноо бүхний ганц хэрчээ. Иймээс музейн сан хөмөргийг баяжуулах, олдруудыг хадгалж хамгаалах чухал байгааг тодтоглоо. Одоо төсвийн төрийн өмчийн 45 музей байна. Сүүлийн 10 жил одоо музейд одоо ямар өөрсдөө шинжил байна вэ гэвэл 10 жил хувийн музейнүүд олширсан та хүмүүж байгаа галерей, цуглуулагчийн музейнүүд олширсноор музейнүүд бол ялангуяа байгууллагын салбарын музей, онцгой байдлын музей, цагдаагийн музей энэ олширно гэдэг чинь Монголын соёлын өв түүхийг одоо хадгалдаг газрууд нь сайн дурын хэлбэрээр олон болж байна гэсэн. Өнөөдрийн байдлаар Монголын үндэсний түүхийн музейд тэгсэн үзэсгэлэнтэл гэхэд 1000 орчим жилийн өмнөх булш мөнхний дурсгалууд байна. Тухайлбал Ховд аймгийн Мөнхайрхан сумаас олдсон нийтийн тоглолтын 10 дугаар зуунд хамаарах 40-өөс 45 насны эмэгтэй хүний хатван ширлэгч хадан гэрийн соёл үзэсгэлэнт дийлгэн тавьжээ. За үндэсний музей одоо археологийн судалгааны